Hello guys, өнөөдөр бүгдээрээ энэ зууны томоохон блокбастер кинонуудын нэг Формула 1 буюу F1-ийн тухай ярилцлаа. Би хувьдаа энэхүү киноны тухай жил хагасын өмнөөс Brad Pitt гол дүрдэн тоглож байгаа Формула 1-ийн кино хийгдэж байгаа гэсэн шуум сонссноос хойш ер нь хүлээсэн. Тэгээд аль болох өөртөө surprise байхыг хүссэн учраас аль болох ямар нэг маркетинг сурчлагаа эсвэл трейлер энтер бол үзээгүй. Тэгээд тэгээгүй орсондоо ч гэсэн үзснийхэн дараа их баярлсан. Тэгээд нээлттэйснийх нь маргааш билүү нөгөөдөр IMAX дэлгэцээр үзээд тэгээ үзэж гарч ирээд надад үнэхээр их таалагдсан, үнэхээр гоё experience байсан. Яг л одоо кино театрт том дэлгэцээр чанга дууралттай үзэх ёстой кино байсан. Энэ киноны маань найруулагчаар Joseph Kosinski гэдэг би бол үзээгүй, гэхдээ Top Gun Maverick гэдэг 2 жилийн өмнө гарсан кино билүү. Тэр киног найруулсан найруулагч энэ киног найруулсан. Тэгээд би хувьдаа бол Top Gun Maverick-ийг үзээгүй, гэхдээ хүмүүсийн магтж байснаар бол акшн яг тэр нислэгийн intense хэсгүүд бол үнэхээр гайхалтай байсан гэж хүмүүс бол магтжсэн. Тэгээд тэргээ ч гэсэн Joseph Kosinski найруулагч энэхүү кинон дээр авчирч чадсан. Яг энэ Формула 1-ийн уралдааны intense мэдрэмжүүдийг үнэхээр гайхалтай буулгаж чадсан. Тэгээ намайг яг шоконд оруулсан нэг зүйл бол энэ киноны маань хөгжим байсан. Энэ киноны хөгжмийн найруулагчаар Алдарт Ханс Зиммер найруулагч ажилласан. Тэгээд би яг ер нь ямар ч Brad Pitt-ээс өөр жүжигчин найруулагч энтрийн ерөөсөө олж мдээгүй байсан болохоор надад айгүй шок байсан. Би шууд киноны маань нэг opening scene дуусаад яг юм холоос ингээд зүүмэлж ойрцсоор байгаад ингээд Формула 1-ийн машиныг ингээд хажуунаас нь харуулдаг тийм син байгаа. Тэрэн дээр яг киноны маань гол дим дуу хөгжим явж байгаа. Тэгээ тэр хөгжим шууд сонсоод вау ямар гоё хөгжим бэ гэж би утсаа гаргаад шууд шазаандаад хайсан чинь Ханс Зиммер Формула 1-гээ гараад ирсэн. Тэгэл би шууд воо Ханс Зиммерийн кинонон дээр найруулагчаар ажиллаж байгаа юм байна гэдэг айгүй гоё айгүй шоконд орсон. Дан ганц киноны маань хөгжим гэлтгүү киноны маань саундтрекүүд айгүй гоё байсан. Нилээн олон алдартай уран бүтээлчд киноны маань саундтрекүүдээр ажилласан. Жишээ нь одоо Blackpink-ийн Rose, Ed Sheeran, Peggy Gou энэ киноны маань хөгжим саундтрек тэр чигээрээ надад таалагдсан. Бас нэг юм магтмаар байгаа зүйл бол энэхүү киноны маань cinematography байна. Яг миний саний хэлсэн тэр холоос ингээд зүүмүүлж байгаа шотууд, энгийн одоо хоорондоо ярилж байгаа шотууд, ялангуяа уралдааны үеийн тэр intense мөчүүдийг яаж харуулж байгаа нь үнэхээр гоё байсан. Тэгээд уралдааны яг машин дээрээ ингээд суйрлуулсан mounted ийм нэлээд хэдэн камерууд байсан. Тэгээд камерууд нь бас ингээд өнцгөө ингэж сольдог камерууд ашигласан байсан. Тэр нь бас тухайн уралдааны интенситийг ингээ ойроос мэдрэхэд айгүй гоё тусалсан шиг санагдсан. Тэгээд бас яг одоо third person-ыг cockpit-ийг ингээ дээрээс нь харуулж байгаа. Тэгээд яг нисгчийн яг ингээд өнцгөөс харуулж байгаа. Тэгээд киноны төгсгөлд чи яг өөрөө ингээд машин юм шиг ингээд явж байгаа тийм син хүртэл байгаа. Тэгээд яг энэ акшн уралдааны тэр синүүд бол үнэхээр гайхалтай байж чадсан. Тэгээд бас Формула 1 учраас ингээд дэлхийд даяар ингээд том хотуудыг харуулж байгаа. Тэдгээр нь ч гэсэн бас үнэхээр гоё байсан. За мөн энэхүү кинон дээр гарч байгаа гол дөрүүд, туслах дөрүүд, бүр жижигхэн дөрүүд ч гэсэн үнэхээр сайн байсан. Жүжигчд маань үнэхээр топ тир жүжиглэлтэй энэхүү кинон дээр гаргаж чадсан гэж бодож байна. Ялангуяа манай Brad Pitt дахин нэг удаа өөрийгөө ямар кул залуу вэ гэдгийг гайхуулсан гэж бодож байна. Тэгээд Brad Pitt маань яг ийм яг өөрийнхөө насны одоо 40 50 гарсан насны залуутай одоо Prodigy гэдэг чинь ийм авьяастай шин залуу нисгэж байж байгаа. Тосолд орсноос хойш өөрийнхөө одоо карьерийг, амьдралыг алдаад тэгээд ер нь амьдралын ах トゥ утыг туулж байгаа ийм залуу буцаж Формула 1-ийн нэгтээ иргэн ирэх боломж олдоод тэгээд
буцаж эргэж ирэхдээ одоо хамгийн доор явж байгаа юм багт ирж байгаа юм дүр тоглосон. Тэгээд Формула 1-ийн баг маань одоо нэг биш хоёр нисгэгчтэй байдаг. Тэгээд Brad Pitt ах маань энэхүү багт одоо хоёр дахь нисгчээр нь ирж байгаа. Тэгээд нэг дахь нисгч нь болохоор шин залуу яг одоо өөрийнх нь залуу хөлбөр гэх юм уу, одоо шин залуу эготой өөрийгөө ингээ баталж харуулах гэсэн тэгээд кул байх гэж одоо хичээж байгаа тийм шин залуу нисгчийн дүр байгаа. Тэгээд тэрхүү дүрд маань Damson Idris гэдэг англи жүжигчин тоглосон байгаа. 2010-ад оны дунд үеэс хулаад кинонд тоглож гисэн залуухан жүжигчин байгаа. Одоо 33 настай. Энэ дүрийг дамжуулаад одоо энэ залуу насны амгалан байдал ирж хүчтэй байгаа, эготой байгаа тий. Тэгээ гол нь туршлагагүй байгаа тэр өнцгийг айгу гоё харуулсан. Тэгээ одоо Brad Pitt энэ хоёр маань ингээд юм yin yang шиг юм эсрэг тесрэг хоёр өнцгийг ингээд харуулж байгаа. Тэгээ тэр хоорондын конфликт одоо бивэнтэй үг хайж байгаа нэтрэн ч гэсэн айгүй гоё хөгжилтэй байсан. Бас энэ дүрийн маань ээж тэгээд найз гэдэг ингээ хоёр хөөрхөн бас айгүй хөөрхөн надад таалагдсан хоёр дүр байсан. Тэгээ ээж нь болохоор ингээд айгүй ингээ зөв юм зөвлөөд ингээ зөв юм руу чиглүүлээд явж идэг. Найз нь болохоор муу гэхээс илүү одоо уг нь ингээд сэтгэлээрээ ингээ найзтай туслаад ингээд PR-ыг хийгээд явж байгаа мөртлөө цаагаараа ингээд яг найзынхаа ингээд хэрэгтэй юмд нь бүшилэхгүй ингээд хэрэггүй юм руу ингээд сатааруулаад байгаа тийм ингээд дүр байгаа. Тэр хоёр дүр бас айгүй ингээд жижигхэн мөртлөө айгүй хөөрхөн дүрүүд байсан. Тэгээд тэр ээжт нь тоглодог дүр жүжигчм Fantastic Four дээр бас жижигхэн дүр бүтээсэн байсан. Тэрийг хараад бас айгүй хөөрхөн санагдсан. За харин киноны маань туслах дүрүүдэд Kerry Condon тэгээд Javier Bardem гэдэг хоёр жүжигчин ер нь голчлон туслах дүр байсан. Javier Bardem одоо бидний сайн мэдхээр Lisa Nalgaib гэдэг дүүний дүрээр нь сайн мэднэ. Тэгээд энэ кинон дээр манай тэр Brad Pitt-ийг ингээд Формула 1-т буцааж авчирч байгаа. Одоо Brad Pitt-ийн залуу байхад нь одоо хоёр дахь нисгч нь хамтрагч нь байсан. Найз нь өөрөө юм Формула 1-ийн багийн CEO болоод тэгээд найзыгаа ингээд буцааж авчирч байгаа тийм дүр байсан. Javier Bardem болохоор яг юм комеди хийх хичээж байгаа биш мөртлөө юм комедик моментууд айгүй байсан. Тэгээд тэд нь ер нь бол бүхэн болгонд айгүй гоё тусч явах шиг байсан. Яг театр тэр чигээрээ инээж ах нь ер нь л анзаарчихсан. Kerry Condon гэж жүжигчин болохоор би бол баг анх удаа энэ кинон дээр үзэж байгаа. Тэгээд Формула 1-ийн багийн одоо инженер буюу машиныг нь одоо бүтээдэг ийм чухал багийн гишүүний дүр тоглосон байгаа. Тэгээд бас одоо манай энэ Brad Pitt ахын дүртэй ийм романс үсгэж байгаа ийм дүр байгаа. Тэгээд романс нь болохоор бас яг тийм ийм клишэ нүүрэн дээр толгосон тийм романс центр бол байгаагүй. Айгүй гоё юм mutual respect те айгүй гоё юм хөнгөн романс байсан. Тэр нь ч гэсэн кинонд айгүй гоё тохирсон гэж бодож байна. За тэгээд энэ киног ер нь ингээд том зургаар нь ингээд аваад үзэх юм бол ерөөдөө л Формула 1 гэдэг спортыг дэлхийд дахинд улам илүү олон фэн үзэгчтэй болгохын тулд одоо сурталчилгаа болж байгаа ийм кино. Тийм учраас энэхүү кинон дээр энэ спортын яг юу нь гоё юм те энэ спортыг одоо мэдгүй хүмүүст яг юуг нь харуулбал гоё юм гэдэг өнцгөөс маш олон гоё зүйлүүдийг харуулж чадсан гэж бодож байна. Ялангуяа одоо тэр зөвхөн одоо нисгчдийн ур чадвар биш тэр багийн тасгал communication харилцаж байгаа хүмүүсийн харилцаа тэгээд тэр одоо уралдаан дундуур дугуй сольж байгаа хүмүүс тэгээд тэр машиныг хийж бүтээж байгаа багийнхан ингээд бүх юм ингээд нэг доор ингээд зөв болж иж нэг уралдаанд ингээд төрүүлдэг гэдгийг ингээд үнэхээр сайн мэдрүүлж чадсан. Тэгээд дан гац тэр техникл тал биш яг уралдаан дондуур яг багууд ямар тактик ашигладаг, ямар алдартай тактикууд яаж харагддаг те тэдгээрийг үнэхээр гоё харуулж чадсан. Би үзэж байгаа хүн болгонд яг ингээд ойлгох хуц те энгийнээр үнэхээр сайн тайлбарлаж чадсан гэж бодож байна. Айгүй энгийн мөртлөө маш сайн execute хийсэн, сайн техникл, сайн жүжиглэлт гэдэг бүх зүйлээ ингээ сайн хийж чадсан
кино байсан санагдсан. Тэгээд үзээгүй бол аль болох гоё том дэлгэцээр чанга дуутай ингээ үзээрэй гэж зөвлөмөр байна. Театрт үзсэн хүмүүс байвал тухайн үзсэн experience-ээ коммент дээр үлдээгээрэй. За тэгээд миний энэхүү ревю бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Bye. Bye. Bye.